15 настай хар тамхинд донцсон охин, хар тамхины харгас 8-чин залуу хоёрын дундаас төрсэн Латоны Гетний охины амьдрал 9 нас хүртлээр хүчирхийлэл дунд өнгөрчээ. Азар түүний онцгой авьяасыг багш нар нь ажиглаж, анхаарч дэмжсэний ачаар сургууль түүний хувьд амар тайван байдаг хамгийн аюулгүй газар болжээ. Эмээтэйгээ хамт амьдраснаас хойш түүний авьяас чадвар сайжирч, хожим том болоод боловсролын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан ажээ. Цаашилбал Гетний боловсролын асуудал эрхэлсэн удирдах ажилтны хувьд Техас мужийн хамгийн асуудал дагуулсан зарим сургуулийн тогтолцоог өөрчлөх сорилттой нүүр тулж зохион байгуулж чадсан. Бусдын анхаарал халамжинд өссөн тэрээр бусдад хайр түгээх чадвартай нэгэн болжээ. Бусдын анхаарал халамжийг мэдэрч аюулгүй мэдрэмж төрөхөд бидний өмнө олон боломж нээгддэг. Сайхан сэтгэлийг мэдэрсэн үеэ эргцүүлэн санахад бие сэтгэл тайвширч бусдыг халамжлах, тэдэнд сайхан сэтгэлээр хандах нөхцөл бүрддэг. Альва бэрхшээл, сорилт тулгархад хүн сэтгэл санааны тэнцвэрт байдлаа алдах үеийг сэтгэл зүйчид тогтвортой бүсээс гарах гэж үздэг. Бие махбод сэтгэл зүйн хамгийн зохистой тэнцвэртэй байх үеийг тогтвортой бүс гэдэг. Өөрөөр хэлбэл аюулын дохио дамжуулах биологийн тогтолцоо тайван байхад ялгардаг нейрохимийн бодисууд хүний амьдралд тохиолдох сорилт, бэрхшээлийг даван туулах хүч чадал өгч чадварыг хөгжүүлдэг. Түүнээс гадна тогтвортой бүстэй байгаа хүний сэтгэлийн хат өргөжөж аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болно. Шүн сайхан унтаж амарсан, амралтаа сайхан өнгөрүүлсэн, хамт ажиллагчдын урамшуулсан магтаал, хайртай хүнийхээ тэврэлт, гэрийн тэжээвэр амьтан таныг баярлан угтах, гол, нуур, далайн иргэдээр амарч байх үе, байгалийн сайханд зугаалсан, эсвэл таны итгэл бишрлийг тэтгэсэн сайхан орчин зэрэг нь бидэнд тогтвортой бүсэд байх үеийн мэдрэмжийг төрүүлнэ. Аюулгүй мэдрэмж сэтгэлийн халуун дулаан байдал руугаа дахин нэвтрэх нь сэтгэлийн хатыг өргөжүүлж амьдралд тохиох их бага янз бүрийн таагүй байдал, сорилт, сэтгэлийн түгшүүрийг даван туулж хэвийн байдалдаа эргэн орох чадварыг сайжруулна. Бусдын бидэнд үзүүлсэн тус дэм, амгалан тайван байдал, эрх чөлөөний мэдрэмжийг эргцүүлэн эсвэл төсөөлөн санах, тэдгээр мэдрэмжийн ач тусыг өөртөө сануулах нь тогтвортой бүстэй илүү түргэн эргэн орох удаан хугацаагаар тэндэ байхад туслана. Мэдрэлийн тогтолцоо тэнцвэртэй байх үед бидний эрүүл мэнд сайжрахаас гадна амьдралын хүнд хэцүү үед ч тайван байх, сарвал ухаанаар альвааг тунгаах чадварыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Аюулгүй байх, бусдын анхаарал халамжийн үн цэнийг нээж таньснаар бид өөрийнхөө хүрээнээс хальж, бусдын төлөө эрсдэл гаргах үйлдэл хийхэд бэлэн болно. Хэрэг бид үнэхээр аюулгүй итгэж болох тэр мөчийг мэдэрч чадвал бусдын хувьд аюулгүй хамгаалагдсан байдлыг ийхүү мэдрэх ямар гайхалтай байж болохыг төсөөлөх суурийг бүрдүүлэх юм. Энэ нь бүхий л зүрх сэтгэлээрээ энэрх сэтгэлээ тэлэх, түгээх сэдлийг төрүүлнэ. Бяцлаглыг эхлүүлэхийн өмнө сайхан мөчөө эргцүүлэн санаж бичих 3-5 минутын дасгал хийцгээе. Бичих мөчөө олохын тулд хэдэн хором зарцуулаарай. Аюулгүй, тав тух, эсвэл бусдын анхаарал тус дэмийг мэдэрсэн мөчийг сонгох, эсвэл төсөөлөөрэй. Таны сонгосон сайхан мөч, мэдэрсэн мөчийг таны сонгосон сайхан мөч болохоос өмнө, эсвэл түүнээс хойш болсон янз бүрийн үйл явдлыг эргцүүлэх хэрэггүй юм. Сэтгэлдээ өөрийгөө тусгаарлан, голын ирэг дээр суугаад, үл таны хүний сайхан сэтгэлийг мэдэрсэн тайван мөч, найз нөхдийнхөө дэмжлэг, эсвэл хайртай хүндээ тэврүүлсэн мөчийг төсөөлж, буулгаж чадах хэсгийг анзаараарай. Хэрв та энэ дэлхийн ертөнцид амьдарч байгаа бол санаанд чинь буухгүй л байгаа болохоос бус танд ийм мөч тохиолдсон байж таарна. Хэн нэгэн таныг халамжилж, хэн нэгэн дэмжиж, тэтгэж өсгсөн байж таарна. Энэ бүгдийг эргцүүлэн санаж, хэрхэн таныг хамгаалж, аюулгүй мэдрэмж төрүүлсэн, энэ нь таны амгалан, тайван, тав тухтай байдалд хэрхэн нөлөөлж байсан, тухайн үед ямар санагдж байсныг төсөөлөд үзээрэй. Бяцхан хүүхэд тэрвэрч байхад төрсөн мэдрэмж, эсвэл зовлонтой хэн нэгнийг сайхан сэтгэлээр ойлгож, тайвшруулж байсан үеэ санаарай. Энэ мөчийг зөөрлөвл бүжигийн хамтрагчаа дэмжин бүжиглэхтэй адил юм. Магадгүй таныг гэртээ ирэхэд баяр хөөрөөр дүүрэн угтан авч байгаа гэрийн тэжээвэр амьтны ямар нэг хүлээлт, болзолгүй хайрыг мэдрүүлсэн үе туршлага байж болох юм. Хэрв та далай, нуурын ойролцоо өссөн бол нам гүм орчинд тунгалаг ариун усанд хөвгөд төрөх амгалан тайван мэдрэмжийг бодоорой. Аюулгүй мэдрэмж, аюулгүй мөч нь таны итгэл бишрэлийн гол их сурвалжтай холбоотой бол таны хүндэлдэг зүтгэлтэн газар итгэл бишрэл нэг бүлэг хүмүүс байж болох юм. Сайхан аюулгүй мөчөө сонгосны дараа та санж төсөөлж чадж байгаа зүйлээ нарийн
дэлгэрэнгүй тодорхой бичээрэй. Ялангуяа газар, орчны байдал, үнэр, биеийн сэрэл мэдрэх үе, бүтэц хэрв хүмүүстэй холбоотой бол тэдний тухай ямар мэдрэмж төрж байсан зэргийг эргцүүлэн санаарай. Одоо дээр дурдсан зүйлсээ бодоод бяцлахад бэлтцгээе.